Тэгэхээр үзэгчдээ бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгчийн ээлжид бас сонгуулийн санал хураалт яг одоо эхлээд байна. Орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 6 цагт эхэлсэн энэхүү сонгуульд сөрөг хүчин болох ардчилсан намаас нэр дэвшигч Ий Жэмьян болон ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мунсү, за шинэ реформ намын нэр дэвшигч Ий Жун Сёк нар хүчтэй өрсөлдөж байгаа юм а. Ингээд цус улсын сонгуультай холбоотой судлаачийн байр суурь үзэгч та бүхэнд яг одоо тодруулан өргөх гэж байна. Ер нь энэ сонгуул бол бас дэлхийд дахны анхаарлыг нэлээд татчихин тийм ээ. Хид хідэн сар үргэлжилсэн юм улс төрийн тогтворгүй байдал Солонгос улсад үргэлжиллээ. За энэний дараа бас сонгуул болж байна. Ер нь хідэн одоо хүн яг энэ сонгуульд голж нэр дэвшиж чинь хамгийн хүчтэй өрсөлдөгч нь ямар өрсөлдөгч нар байна. За урьдчилан садны санал асуулгаар ер нь аль намын нэр дэвшигч бас төрүүлж байгаа юм дөр зураг харагдсан бэ? За та бүхэн бол үндсэн мэдээллийг бол байнга аваад явж исэн байх. Тэгээд өнгөрсөн 12 сарын 3-ны үйл явдлаас хойш улс төрийн хүрээнд болохоор чинь айгүй тийм динамик янз бүрийн үйл явдлууд боллоо л доо. Тэгээд энэ удаа бол нийтдээ нэг 8 нэр дэвшигч ерөнхийлөгчд бол нэр дэвшсэн сонгуульд. Тэгтээ бол хамгийн одоо голчилж байгаа 3 нэр дэвшигч байгаа. Ардчилсан намын Ий Жэмьян гэж байна. Дээрээс нь ард түмний хүч намын баруун төвийн үзэлтэй ард түмний хүч намын Ким Мунсү гэж хүн байгаа. Дээрээс нь шинжилсэн шинэ нам гэж шинжиллийн шинэ нам өөрчлөн байгуулалтын шинэ нам гэдэг Ий Жун Сёк гэдэг юм 3 нэр дэвшигч бол нэр дэвшиж байна. Тэгээд үнэхээр гинтийн ийм 45 жилийн дараа болж байгаа гинтийн ийм онц байдал зарласан үйл явдал болсон учраас энэний шок бол одоо болтол Солонгосын улс төр нийгмийн амьдралд бол маш хүчтэй шок өргөнж байна л да. Үүнийг дагаад бол эдийн засаг бол маш их уналттай. Дээрээс нь ард түмэн чи сэтгэл зүйн штэ. Сэтгэл зүйн хувьч гэсэн бол маш их докторгүй. Саяхан гарсан тэр судалгаагаар бол ер нь ард түмний нийтийн санал асуулгыг харж байхад бол нэг 77% нь ерөөсөө нийгмийн докторгүй байдлаас болоод ерөөсөө ард түмний амьдрал хэцүү байна гэсэн ийм судалгааны хариу гарсан юм байлээ. Дээрээс нь эдийн засаг ерөөсөө унсан. Korea discount гэж нэг юм байдیں۔ Тэрний юу гэхээр Солонгосын улс төрийн амьдрал докторгүй болох юм бол бүх гарч байгаа одоо тийм ээ гадаад худалдаа бүх юм нь болохоор дискаунт болчдөг байхгүй юу. Тэр чи юу гэхээр чин гадаадын хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр хязгаарлагдаад зогсон болчлоо гэсэн үг. Тэгээд итгэлдэггүй шүү дээ тийм ээ хөрөнгө оруулалт хийхэд. Тэгээд энийг дагаад болохоор чин гадаад орчин нөхцөл ч гэсэн дотоод орчин нөхцөл бүхэл талаар нэлээд уналттай болд юм аа. Тэгээ энийг одоо сэргээж дахиж босгож ирээ хуучин байранд нь тавья гэд хамгийн одоо нэр дэвших магадлалтай ерөнхийлөгч нэр дэвшигч Ий Жэмьян гээд ардчлагч либерал үзэлтэй намын хамгийн ахмад улс төрч одоо энэ 3 нэр дэвшигчээс хамгийн ахмад нь болж магадгүй юм шиг байна. Та бас эдийн засгийг дурдлаа. Тэгэхээр энэ оны 1-р улирлын байдлаарх Солонгос эдийн засгийн үзүүлэлтийг харахад бол Солонгос эдийн засаг агшсан байсан. За тэгээд ер нь Солонгос эдийн засгийг өөрийг нь бүтцийг наваад үзэнгүүд нэлээд тийм уян хатан чанартай маш өндөр одоо тэсвэртэй юм эдийн засаг гэж ярьдаг. Экспортод суурилсан, за соёл урлаг, за мөн хүнсний бүтээгдэхүүн, технологийн бүтээгдэхүүн, аялал жуулчлал гэд маш одоо валютын хүчин чадал өндөртөө экспортын орлого маш сайтай улс байжгаад яг энэ докторгүй байдлаа зэрэгцээд Солонгос эдийн засагт агшилт ажиглагдлаа л та. Тэгэхээр ер нь энэ улс төрийн докторгүй байдал Солонгос эдийн засагт ер нь хэрхэн яаж нөлөөлж авах шиг байна. За эргээд таны хэлсэн тэр итгэлийг тийм ээ голуун улсын хөрөнгө оруулагчны хийгээд итгэлийг эдийн засгийн итгэлийг олж авахын тулд шин одоо айлч намаас нэр дэвшигч ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол? Буцааж эдийн засгийг дээш нүүдэн татаад хуучин байсан багны үзүүлэлтүүдийг дээш нь өсгөө гэхэд бол тийм амар биш ээ. Энэ ерөнхийлөгч хэрвээ гарч ирлээ гэж бодоход эхний 1 жилдээ бол амаргүй байх байхаа гэж бодож байна. Ерөнхийдөө бол чинь гадаад худалдаа бол ингээд бүр шалдаа буучсан байдаг. Тэгээ нэг 10 ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байгаа л да. Тэгээ энэ чэнэс юу гэхээр эхлээд нийгмийн сэтгэл зүйг жоохон докторжуулъя. Халамжийг жоохон тэлье, ажилгүйдлийг багасгая. Тэгээ дотоодын үйлдвэрлэлээ бол дээш нь өөдөн татъя гэсэн нэг юм байдаг л ярианууд. Яг гэвэл энэ удаагийн сонгуул чи ээлжид бус сонгуул
бэлтгэлтэй байсан сонгуул биш шүү дээ. Гинт болсон. Ерөөсөө нэг хагас жилийн дотор болж байгаа л үйл явдал шүү дээ. Тэгэхээр энэ засгийн газар шинэ засаг байгуулагдахад кабинетаа яаж бүрдүүлэх нь тэрнээсээ шалтгааллах байх. Яг жинхэнэ одоо эдийн засгийн мундаг экспертүүд ямар хүмүүс байх юм бэ? Том корпорациудыг яаж өөртөө татиж тийм ээ төр корпорац хоорондоо хувийн хвшил хоёрын харилцаагаа яаж зөвөр авч явах юм бэ гэдгээс жоохон шалтгааллах байх. Тийм амар биш байхаа. Солонгос улсын хувьд бол мэдээж Америк нэгдсэн улстай их чухал харилцаа холбоотой эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалтын хувьд за цэрэг стратегийн хувьд ч юм уу тийм ээ. Тэгэхээр шинэ ерөнхийлөгч хэн сонгогдсон бай хамаагүй яг энэ олон улс дахь байр суурь нөхцөл байдал нь одоо ямар байдлаар хандах бол тийм ээ. Ер нь олон улс дахь ямар сорилтууд тулгарх бол олон улсын хувьд болох тэр бас л яг адилхан эхний нэг жилдээ бол тэгэхээр дотоод эхлээд өөрийнхөө гэрээ учраа олох хэрэгтэй шүү дээ. Хойд айлтайгаа яах ёстой юм бэ гэдэг чинь бас чухал асуудал. Америктэй байгаа харилцаан дээр бол чинь Америкч нь бол одоо энэ Ижемян гэдэг хүний энэ солонгосын арчилсан намын бодлогоос тийс ондоо бодлоготой. Ижемян бол одоо тийм ээ юу гэдэг атомын эрчим хүчээ цөмийн эрчим хүчээс татгалзъя гэдэг ч юм уу. Эсвэл дээрэс нь одоо тийм ээ цаг уур өөрчлөлтийн цаг уур сэргээгдэх эрчим хүчний цаг уурын өөрчлөлт сэргээгдэх эрчим хүчний яам гэж байгуулъя гээл. Шал ондоо хоёр бодлоготой байхгүй. Тэгээ ийм мөрийн хөтөлбөрийг хараад тахад. Гэтэл Америк бол тэгж байгаа. Хинэн ч байсан бид нар уусгана. Хинэн ч байсан өөрийнхөө тал болгоно. Арчилсан хүчнийхэн гарна уу, баруун төвийнхэн гарч ирнэ үү, хинчээс уусгана гэдэг ийм бодлоготой. Тэр бол энд Америкийг дагаж явдаг ийм хэмэл дагуул улс учраас том ахыхаа тийм ээ заасны дагуу явахаас өөр арга байхгүй. Тэр гадаад орчинд бол энэ хамгийн түрүүнд энэ улсын хамгийн том стратеги нь хойд айлтайгаа л учраа болох нь нийт. Бусдаараа бол тийм ч бас тийм айхтар том нөлөө бол байхгүй шүү дээ. Хятадтай бол ойртон гэж яриад идэг мэдхгүй. Хятад бол тэрийг бол айгүй дааштай хүлээж авах л байх. Хятадтай ойртох юм бол чинь хойд нь хаалгаа улмал хаана гэсэн үг. Хятадтай ойрох юм бол Америк улмал чангалнаа л гэсэн үг шүү дээ тийм ээ. Бодолтой. Америкийн гадаад бодлого одоо бол ерөөсөө Аз нууханд алаа чиглэж байгаа. Хятадын тэлэлтийг хумья гэсэн бодолтой байгаа. Хятадын тэлэлтийг хумихын тулд юу гэхээр Тайвань, Япон, арчилсан солонгос, өмнөд солонгос, Оростойч хүртэл эвсэл байгуулахад бол үнэхээр гайх зүйлгүй. Тэр Хятадтай ойртлоо гэх юм бол улам хэцүү болох бол гэсэн бодолтой. За би хамгийн сүүл танаас ганцхан зүйл асуумаар байна. Цагаачлалын бодлогын хувьд ягаад тэгэхээр энийг монголчууд маш их сонирхдаг. Энэ цагаачлалын бодлого өөрөө Монголын олон айл өрх олон монгол хүний амьдрал ахуйтай холбоотой байдаг. Тэгэхээр шинээр энэ сонгогдох магадaltaй байгаа улс төрчийн хувьд, намын хувьд ер нь цагаачлалын бодлого дээр хэр хатуу бодлого баримтлах бол та ямар хуу байр суурьтай байна энэ дээр? Шудрах хэлье монголчууд цагаачлах хэрэггүй. Урд нь исэн Юнсонгны бол ундаг засаг болвол чин цагаачлалын бодлого дээр айгүй хатуу байсан. За гадаадын харьяатын гадаад иргэний асуудал дээр ч гэсэн айгүй хатуу чиг хандлагатай баримтчилгаа их явуулдаг байсан тийм ээ. Ийм байсан. Энэ шин засаг бол тэхгүй байх. Улам л юм нээлттэй бодлогыг явуулна. За солонгос иргэдэг гэр бүл болгосод шин төрөсөд солонгос төрөсдийн төрсөн хүүхдүүдэд хандж байгаа сургалт одоо юу байдیں өсөж боожход байдаг одоо нийгмийн халамж имчилгээ үйлчилгээ бүх юмыг бол айгүй их тийм нээлттэй болгодог байхгүй юу. Тэгээ энэ удаа ч гэсэн бол мэдээ нээлттэй болох байх. Урд нь би нөгөө нэг хэн танай телевизийн нэвтрүүлэг тус оролцож байхдаа ярьж исэн. Ерөнхийдөө бол одоо гадаад ажиллах хүчний нийгмийн бодлого энтрийг ч гэсэн аюух нээлттэй болгоно гэж ярьж исэн. Бараг тийм болох байхаа гайгүй бах. Тэгтээ тэглээгээд монголчууд солонгос руу яваад тийшээ очиод ажил хийгээд ийм мөрөгдөлтөй байна гэдэг бол тийм сайшаалтай зүйл биш байхгүй. Бид нар өөрсдөө энэчнээ байж өөрсдөө эхлээд төрөө өөрчлөх хэрэгтэй. Өөрсдөө эхлээд энэчээ жинхэнэ арчлал, жинхэнэ шудраг ёс, жинхэнэ одоо яг эх орондоо өөрөө эзэн байх. Яг энэ орчныг бид нар өөрсдөө бүрдүүлэх хэрэгтэй. Бид нар өөрсдөө өөрийн бодох хэрэгтэй. Бид нар өөрсдөө бас иргэнэ зоригтой байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол зүгээр гадаад явах хэлээр цагаачлахаар болдог гэдэг тийм амьдрал бол утгагүй. Цаг л алдна. Би өнөөдөр 46 настай хүн би одоо хайч юм бэ?
Гэтэл өнөөдөр 20-тэй залуу гадаад руу явж болно. 10 жил яваад ирэхэд айгүй олон боломжууд хумигдсан байдаг хөөхгүй. Цаг алдсан байдаг хөөхгүй. Тэгэхээр бол гадаад руу явах хэрэггүй. Энд ч харин өөрсдөө тэмц, жагс, зөв зүйлийг зөв эрүүл нэмийн тогтолцоог бид нар шаардах хэрэгтэй хөөхгүй. Тэгвэл аяанда болох байх гэж бодож байна. Их баярлалаа танд.